Мэдээ үргэлжилж байна. За улсын хурал 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулж алдагдлыг бууруулахгүй бол энэ санг тойрсон сангийн мөнгийг завших гэсэн 342 үйлдэлийг илрүүлж шалгалж эхэлжээ. Цаашлаад энэ сангийн нийт зардал 2.2 их найт төгрөгөөс 10%-ийг нь танахад эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэхэд шаардлагатай 220 тэрбум төгрөгийг шийдэж болно гэж засгийн газар тооцсон байна. Эх оны төсвийн хүрээний мэдээллийг хэлцэх үеэр эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа ил тод байдал, хяналт, хариуцлагын дутагдлаас олж иргэдийн даатгалын мөнгө завшигдах, банкнд төгжигдөх, үр ашиггүй зарцуулагдсан асуудал хурцаар хөндөгдлөө. Тухайн сангаас 550 удаагийн мөнгө завших оролдлого хийгдсэн нь тогтоогдсон гэж засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт мэдээллээ. За энэ оролдлогод эрүүл мэндийн даатгалын сантай ойр албан тушаалтнууд оролцсон бөгөөд улсын нэр бүхий 3 эмнэлгийн захиралч багтжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул тэдний нэрийг засгийн газар нууцлсан яваарана. Эрх мэдлээ уруулан ашиглаж иргэдийн даатгалын мөнгийг хувьдаа завшихыг оролцсон энэ үйлдэл бол даатгалын тогтолцооны итгэлийг үндсээр нь анхуулсан шинж. Гэхдээ засгийн газар тухайн завхарлыг зэгцэлснийхээ дараа хэмнэгдсэн мөнгийг нь эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэхэд чиглүүлэхээр тооцоолсон гэлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн захирлууд чинь бүгдээрээ зөвхөн ерөөсөө хэн гишүүн ямар сайд үг гэлнүү тэрнийхэн дагуу одоо янз янзын замраагүй зардал гаргасаар байгаад ийм л байдалд оруулж байгаа гэдгийг хэлье. Эрүүл мэндийн яамд байж ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн яам чинь өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчтай авчиад бүх мөнгөө өгчдөг тийм тэнэг хүн гэж хаана байдгийг. Бусад оронд эрүүл мэндийн яамны харьяанд байдаг газар байна. Гэхдээ тэр нь дандаа хувийн эмнэлгүүд зөнхөлсөн газруудад байдаг. Зарим газруудад нийгмийн хамгааллын яамныхан доор бас байна. Тэгэхээр энийг яаралтай эрүүл мэндийн яамнаас салгаж эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг одоо хамгаалтанд авах шаардлагатай байна. Гүйцэтгэлийн санхүүжилт одоо ингээд Монгол улсад хэн хийж чаддаг нь хэдэн хүн үздэг нь тэгээ мөнгө аав гэдэг байдлаар сэтгэл хөдлөлөөр энэ шилжилтийг бол бэлтгэлээсээ анхахгүйгээр хийцсэн. Инээс болоод яаж яах вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгээний үзүүлж байгаа тоо жил ирэх тусам даабалдаж бараг өсөж байгаа. Энэ юу вэ гэхээр сангийн нөгөө орж байгаа орлогоос илүү их зардал гарч байгаа учраас цаашдаа ч гэсэн 26, 7, 8 онд хүндрэл авчрах ийм эрсдэлтэй учраас бид нар бол яаралтай бас ийм арга хэмжээг бол одоо шилжилтийн нэмээр арга хэмжээ авахгүй бол болохгүй. Энэ эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон юм байна лээ. 20 оны үед. Тэг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон нь бол бодлого нь зөв. Хэн чанартай эмчилгээ, үйлчилгээ, эрүүл мэндийн туслан үйлчилгээ хэн хүргэнэ? Тэр эмнэлэг, тэр эмч илүү тийм үү өндөр орлоготой, илүү одоо өндөр санхүүжүүлэлттэй байх. Ингээд чанартай эмчилгээнд сайн мэдлэгтэй чадвартай эмчид сайн цалин, сайн тийм үү санхүүжилт очих ёстой гэдэг бодлого нь зөв. Ганцхан энэ бодлогоо хийгээд хэрэгжүүлэхдээ зохион байгуулахдаа маш том алдаанууд гаргаад дээрэс нь хяналтаа тавьж чадаагүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2023-аас 2025 онд код ахиулсан хуурамч нэхэмжлэл гаргасан нийт 229,254 зөрчил илэрсэн байна. Гэвч эдгээрээс 39 эмнэлэг хариуцлага хүлээгээгүй, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч чадаагүй нь системийн сул талыг дахин харууллаа. Нөгөөдөөр эрүүл мэндийн даатгалын сан 3 банкнаас авалгаа авч чадалгүй олон жил болжээ. Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн нэхэмжлээс өнөөдрийн байдлаар 75.5 тэрбум төгрөгийн авлага хэвээрэнэ. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнд 2.1 тэрбум, Чингис хаан банкнд 30.6 тэрбум төгрөг байршиж эрсдэлтэй үлдсэн байна. Ингэснээр нийт 182 тэрбум төгрөг буюу татвар төлөгчдийн хөрөнгө 3 банкнд төвжигдсэн хэвээрэнэ. Салбарын санхүү, хяналт, хариуцлагын тогтолцоо энэ хэвээр үргэлжилвэл даатгалын мөнгө эрүүл мэндийн чанар сайжруулах бус завхарлын их үүсвэр хэвээр үлдэх эрсдэлтэй байгаад байна.